Сайн байцгаана уу хүмүүс сонсогч нараа. Ингээд үйл мэдэх подкастын маань дараагийн дугаарт Steford Corp Coaching Studio-ийн сэтгэл зүйн болон гоо зүйн коуч номон оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Танд бас энэ өдрийн минь сонсогчдод бас минь төргий. За. Таны та бас сонсогч нарт маань өөрийгөө товч танилцуулаач. Миний хувьд болохоор Steford Corp-ийн коуч гэж явдаг. Ерөнхийдөө гоо зүй бол сэтгэл зүйн хоригддаг гэж хэлж байгаа. Гоо зүй нь өөрөө нөгөө өргөн утгаа оолохтой учраас бас нөгөө нэг makeup artist хийдэг. Модель болон мисийн чиглэлээр явсан олон жилийн туршлага байгаа. Тэгээд сэтгэл зүй гоо зүй гэдэг зүйлийг хооронд нь холбож нөгөө хүний дотоод гоо сайхныг гадна гаргах тийм л ажлыг хийж байна да. Маш сонирхолтой мэрэгчлэлтэй одоо зочин өнөөдрийн дугаарт бол оролцож байгаа. За ингээ ер нь бол нөгөө таны төгссөн ер нь мэрэгжил ямар мэрэгчлэр төгссөн бэ? Сэтгэл зүйч мэрэгчлэр. Сэтгэл судлал гэж юм л да. Сэтгэл судлал. За. Ер нь өөрийнхөө мэрэгжлийг яаж сонгосон бэ? Мэрэгчлээ сонгохдоо бол багасаа ер нь бол боддог байсан. Хүмүүс нөгөө хүний нэг мөрөөдлийн ажил гэж байдаг шүү дээ. Би ийм юм хиймээрэн, тийм юм хиймээрэн. Яг нэг эмэгтэй хүүхдүүд нэг онгоцны үйлчлэгч болох, би модель болъё, загвар өмсгч мисс олъё гэл нэг охин хүүхд олгоны хөөрхөн хүсэл байдаг л та. Анх бол ингэж тэгэж явж байгаа. Яг энэ мэргэжлийг сонгох хүртэл маш их зүйлийг тулсан. Тэгээ маш их эргэлзээ гарах зүйлс байсан. Анх яг сургуулаа төгсөөд оюутан болоод орохдоо бол би сэтгүүлчээр сурахаар орж исэн. Тэгээд эхний бараг ингээ хагас семестр бол би яг сэтгүүл зүйн мэргэжлэр сураад явж байхдаа нэг юм биш мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Энэ миний байх газар биш байна. Энэ миний хийх юм биш байна. Гэнэ хүний дотоод зүүн сайн гэж байдаг байх. Нэг л эвгүй оргоод нэг л би тэнд байх ёсгүй юм шиг магадгүй нөгөө тэр нь буцаад хичээлдээ итгэхгүй болох те хичээлдээ явах сонирхолгүй болох тийм нөхцөл байдалд хүргэдэг. Тэгээд за надад яг юу тохирох юм бэ гэдгээ нэлээд удаан бодож үзээд ээж манаас надтай их ярилцдаг байсан. Тэгээ яг ээжтэйгээ хойлоо сууж агаад эхлээд миний ингээ давуу тал буюу миний давуу тэр зан чанарууд юу юм? Би юу хийхдээ илүү сайн, бас би юу гэлөөх хүсэж байгаа ингээд их удаан одоо маш урт тийм жагсаалтыг юу нь бол гаргасан. Тэгээ тэндээсээ ингээ түүгээд тэгээд тэрэндээ тохирох одоо хэдэн мэргэжлүүдийг бас ингэж гаргасан баггүй мэргэжлийн жагсаалт ойролцоогоо 5 мэргэжлээсэн. Гол зорилго маань би хүнтэй л харилцахыг аягүй хүсэж байсан л та. Тэгээ тийм болохоор нөгөө хүнтэй харилцдаг мэргэжлүүд юу байдığım бэ гэх нөгөө сэтгэл зүйчтэй нийгмийн ажилтан гэх мэтлээ одоо нөгөө нэг хүнтэй харилцдаг мэргэжлүүдийг жагсааж агаад нөгөө яг үндсэн миний чадаад байгаа миний давуу тал болоод байгаа тэр зан чанаруудаа хувлаад үзэхээр сэтгэл зүйч надад их тохиродсон. Бас хин нэгнийг одоо нөгөө хин нэгэнд би сайхан зүйлийг мэдрүүлэх дуртай, хин нэгэнд аз жаргалтай тэр мөчийг бэлгэхийг аягүй хүсдэг. Нөгөө талаасаа бас хүмүүсийг сонсох их дуртай. Хүн болго өөр ингэсэн гайхалтай юм дотоод ертөнцтэй байдаг хгүй. Тэр нь надад багасаа л их сонирхолтой санагддаг байсан. Тэгээ яг тэр утгаараа их урт замыг тулж аваад энэ мэргэжлийг сонгож орсон да. Нарийн сонголт хийсэн юм шиг тийм. За, ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэдэг шалтгаан магадгүй эндээс тодорхой болж байгаа бах тийм. Тэгэхээр магадгүй одоо нөгөө сонгосон мэргэжлэрээ ажиллахад ер нь ямар санагддаг вэ? Сонгосон мэргэжлэрээ ажиллахад би дуртай байгаа хгүй. Би дуртай зүйлээ хийхэд өөрөө маш их аз жаргалтай байдаг. Нэгт хоёрт болохоор хүн дуртай зүйлээ хийхдээ тэрэндээ хичээл зүтгэл гэдэг юм маш их гаргадаг. Тэгэхээр сонсон мэргэжлэрээ ажиллахад дуртай байгаа учраас нэгдүгээр надад нөхөр кайфтай байна. Хоёрт хүмүүс дандаа юм нөгөө сайхан зүйл хүрэх тэр замд тусалж байгаа учраас нөгөө талаар хүний сонгосон мэргэжил тухайн хүний амьдралд нөлөөлөх магадгүй нөгөө энергийн тэр салбилцал таталцал гэж бас байгаа тийм. Тэр утгаараа ч гэсэн гоё санагдаж байгаа. За тэгвэл одоо магадгүй одоо зарим нөгөө нэг энэ чиглэлээр за би нэг юм коуч болчих гэсэн доо гэж тийм. Магадгүй хүсэж байгаа залуучууд хэрвээ байх юм бол ямар ур чадваруудыг одоо жишээлбэл өөрийн чинь энэ коуч мэргэжилтэй ямар ур чадваруудыг шаарддаг вэ? Коучийн хувьд
бол нөгөө чиглүүлэх үүрэгтэй хамгийн гол нь тийм ээ. Хин нэгэнд ингэдэг гэсэн заавараас илүү тэр хүнийг чиглүүлэх нь гол үүрэг байгаа да. Гэхдээ би тэр хэмжээнд хүрэхин тулд өөрийгөө маш олон талаар бэлдэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Олон талын ойлголтууд надад суух хэрэгтэй. Гоо зүг гэдэг утгыг авч байгаа нь өөрөө гоё сайхан байх гэдэг гаднаас нь янзлаад бүтээх нэг өөр, харин дотроос нь тэрийг одоо нөгөө гадна талдаа өөрийгөө илэрхийлэмж болгож өдөр тутам насан туршийн амьдралд нь ингэж үлдэх зүйлийг бий болгох гэдэг ингээд өөр ойлголт болчихоо. Яг гоо сайхны үйлчлэгээ би сайхан хумсаа янзлуулад миний нүрийг бодож өгөөд миний үсийг янзалж өгөөд надад тохирсон хувцсыг өмсүүлээд тавихад тэр бол нэг өдрийн л бүтээл болчихоо. Ерөөсөө нөгөө мэрэгжлийн хүмүүс тал талаас нь ажилласан тийм ээ. Тэр нэг өдөртөө би яг гоо өмсгөлчин шиг байлаа. Маргаашийн өдөр тутмын амьдралд яах вэ? Тэгэхээр коуч маань өөрөө энийг зааварлахаас илүү чиглүүлж энийг өөрт нь суулгаж өгснөөр би өдөр тутмын амьдралдаа тэр гоё байх зүйлийг өөрийнхөө гараар бүтээж байгаа нь яг онцлог нь олчиж байгаа байхгүй юу? Тэгээд ирэхлээр нөгөө дагаад хүний сэтгэл зүйч гэсэндээ их гоё болдог. Би яг нэг healthy lifestyleтэй тий. Би өөрийгөө ямар үедээ яаж харагдахаа мэддэг. Би хүнтэй яаж харьцахаа мэддэг. Энэ болгоо ингээд надад суудсан байгаа тохиолдолд ажил төрөл хийх тэр найз нөхөд гэр бүлийн харилцаа бүх зүйл дээр эргээд нэг л удаа амьдрах амьдралд би аз жаргалтайгаар амьдрахыг хүсэж байгаа тийм ээ. Яг тэр зүйлтэй ингээд холбоотойд явчихж байгаа. Яг энэ хүртлээр би болохоор хүмүүс нэг юм өөрийн хийхийг хүссэн бизнес ч гэх юм уу те нэг тийм бас зүйлс байдаг штэ тий. Яг нөгөө би хин нэгэнд ингээ мэдж байгаа зүйлээ хуваалцж хайсан гэсэн дотоод хүслээс ингээд үссэн баггүй миний хувьд. Тэгээд тэр зүйлдээ хүрэхийн тулд надад ийм чиглэлийн чадварууд хэрэгтэй юм байна гэдгээ олж хараад бүх одоо сураад байгаа зүйлс маань өөр зүйл мөртлөө нэг зүйл рүү нэгдэж орох ёстой шүү. Нэг зүйлээр ингээд хоорондоо холбогдож очих ёстой шүү гэсэн үднээс бол би моделийн чиглэлээр суралцсан. Тэгээд тэрэндээ одоо давхар нөгөө мис гэдэг тэр тодорхойлол би багтахын тулд маш их зүйлийг өөртөө бий болгох хэрэгтэй. Ингээд мисийн тэмцээнд оролцсон. Яг би 2-3 л мисийн тэмцээнд оролцож байсан. Энэ бол миний хувьд бол маш гоё амжилт. Аливаа зүйлээс өөртөө юу авч үлдэж байгаа надад чухал байгаа болохоор 2019 оны студент мисийн дэд мис сольтоод тэгээд makeup artist-аар суралцсан. Тэгээд ингээд сэтгэл зүйчээр сураад энэ бүхэн маань эцэстээ одоо өнөөдөр миний хийгээд байгаа энэ зүйл рүү төвлөрсөн байгаа юм. Ганц там би хүний нүур будаад явах те. Эсвэл ганц там модель мэргэжлэр одоо энэ сурчлаганд ороод runway дээр гараад явах боломж байгаа ч гэсэн энэ бүх талын зүйлийг нэг зүйл болгож нэг зүйлийн төлөө чиглүүлж өгч байгаа нь их чухал. Тэгэхээр нэг олон талын зүйлийг мэдэх хэрэгтэй л болт юм шиг байна. Ерөнхийдөө нэг ингээд айгүй урт зам айгүй олон чиглэлийн нэг чиглэлээр чадварчих шаардлага хэрэгцээ гарч байна тий. Тэгэхээр магадгүй одоо жишээлбэл яг ингээд энд нэг юм төвчээртэй ч гэдэг юм уу тий. Тууштай ч гэдэг юм нэг юм удаа урчтарууд бол шаардна гэд хэрвээ яг тоцтоод ингээд товчлоод жишээлбэл нэг ийм чадварууд байвал одоо энэ коучинг хийхэд ерөнхийдөө та ингээд бас өөрийгөө бэлэн болсон гэж бодож болж байна. Магадгүй үзээд алтгад тий. Why not тий. Тэгвэл яг одоо тэр яг юуг ямар ийм чадваруудыг хүлээх юу хэлэх вэ? Сайн сонсогч байх хэрэгтэй. Бас сайн харилцагч байх хэрэгтэй. Тэр чадвар нөгөө хүнтэй ярилцаж өөрийгөө илэрхийлэх чадвар мэдлэгтэй хүмүүс байдаг те. Маш олон төрлийн мэдлэг ингээд дотроо хоримтлуулсан. Гэтэ тэр мэдлэгийг яаж нөгөө бүтээл болох вэ? Яаж амьдрал дээр хэрэгжүүлэх вэ? Эсвэл яаж эмх цэгцтэйгээр бусдад илэрхийлж гаргах вэ гэдэг зүйлийг зарим хүмүүс архидуулсан байдаг те. Зарим хүмүүс болохоор хоосон одоо мэдлэггүй юун дээр зөвхөн ярианы уран чадвараар өөрийгөө аваа явж идэг гэдэг ч юм ингээд бас нэг тиймэрхүү зүйлсэж. Тэгэхээр мэдлэг чухал байх нь дараа нь мэдлэгээ хэрхэн ашиглах, хэрхэн хүнд илэрхийлж гаргах, хэрхэн хүнд одоо зөвлөгөө зааврыг өгөх тэр чадвар буюу харилцааны уран чадвар бас одоо нэг номерт байх зүйл гэж бодож байгаа. Тэгээд эхлээд гол нь яг энэ коучийн хувьд бол нөгөө чиглэл аа. Жишээ нь манай байгууллагын хувьд бол үндсэн 4 чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ хамгийн гол онцлог нь
багаараа олон талд одоо тал бүрт өөрсдийн гэсэн карьертэй өөрсдийн гэсэн энэ коучинг чиглэлээр явж исэн хүмүүс маань нэгдээд нэг баг болоод мэддэг тэр бүх зүйлээ нэг хүн рүү шингээж байгаа юм давуу талтай байхгүй. Тэгэхээр нөө стратеги төлөвлөлтөөс маркетинг борлуулалт, брендинг талаас, healthy lifestyle, за гоо зүүн талаас бол одоо карьер хөгжил гэх мэтчлээ ингээд олон талаас нэг хүн рүү чиглээд бараг нэгэсэндээ нэг гой төгсгөнийг бүтээх тийм гой зорилго байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр эхлээ нөө чигээл олох хэрэгтэй. Яг гол чигээ олоод тэрэнд тохирох одоо тэр нөгөө уур чадварын эсвэл одоо нэг мэрэгжлийн юмнууд юу байна тэрүүгээрээ ингээд дараалтаа суралцаж явах хэрэгтэй л байх. Тодорхой хэмжээнд туршлага, дадлага гэдэг зүйлс бас хэрэгтэй. Нэг одоо нийгэмч аягүй гой боломж байгаа штэ тий. Заавал нэг мэрэгчлэн болохын тулд ихтэй сургууль болгонд суралцаад байх нэг тийм шаардлагагүй тий. Үндсэн одоо би нэг бакалавр, магистр өчөөд юм уу тэрийг нэг чиглэлээрээ бариад явчих болно. Гэтэл нөө мэрэгжлийн сургалтууд гэдэг аюу гой тийм давуу тал бий болсон. Тэгээ бас нөгөө нэг хүн болгон заавал дарга болохгүй тий. Чаддаг юм аа чаддагтаа маш сайн амжилттай хийгээд явбал гэдэг ч юм уу. Тэр зүйлийг ер нь л их барих хэрэгтэй. Одоо би чинь нөгөө модель, мейкап, мисс гэл ингээл нэг олон юм яриад штэ тий. Гэтэл эдгээр маань бол ерөөсөө л нөгөө хүнд байх чадвар учраас би голцоо нөгөө мэрэгжлийн нөгөө сургалтуудаар ингэж өөртөө суулгаж авсан л да. Тэгээ нэмэх нь хувь хүний гоё юу лээд юм бэ л дээ. Итгэвч чармайлт, хүсэл эрмэлзэл нэг тийм дур хүсэл юм уу да. Бүр үнхээр нэг тэр зүйлдээ дуртай байгаа учраас өөрөө ихгүй өглөө эрт босхоос ингээл явчихдаг юм шиг санагдсан. За тэгэхээр магадгүй одоо нөгөө би түрүүний юуг нь сонсогч нартай хэрвээ урьдчилан ийм юм урьдчилан шаардах юм шиг байна гэдгийг нь өөрийнхөө ойлголтоор одоо нэг хэрвээ хэлэх юм бол намайг маань ярьж байгаагаар бол жишээлбэл эмх зэгцтэй байх шаардлагатай хэрэгцээ гарах нь, гоо зүй мэдрэмжтэй байх хэрэгцээ гарах нь, тэгээд давхар бас тий тууштай, төвчээртэй мөн мэдлэгээ яг одоо тэр тухайн нэг акшнд тий яг юун дээр ашиглах вэ гэдгийг мэддэг тийм мэдрэмжийг бас шаардах юм байна гэж ерөнхийдөө ойлголоо. За мэрэгчлэрээ одоо магадгүй тий ажиллаж байхад тулгардаг байсан одоо түгээмэл ингээд ийм ингийн алдаануудаас хуваалцвал яг юуг хуваалцах вэ? Тэр алдаанаас ер нь өөрөө яг юу сурсан бэ? Алтаа гэхээс илүү бэрхшээл ах л та. Тин жишээ сэтгэл зүйч гэдэг мэрэгжил хүн өнгөц харахад айгүй гоё хүнтэй ярилцаал тий. Хүнд маш их гоё зүйлийг өгөөд байгаа юм шиг хүмүүс бодог. Нэг л хүнтэй их юм их гоё яриад ярилцаал ингээл заагаал зөвлөд байх юм шиг өнгөцөөр харахад тийм байдаг хэдэж энэ дотроо маш өргөсөдөг болж эхэлдэг байхгүй юу? Сэтгцийн эрүүл мэнд гэдэг асуудал бид нар одоо эмнэлэгт биеэ үзүүлдэг, шүдээ үзүүлдэг тий. Гоо сайханд ингээд ордогтой адилхан сэтгцийн эрүүл мэнд гэдэг зүйлийг тэр хэмжээнд өнөөдөр Монголын нийгэмд аваачих хэвээр. Энэ бол нэгдүгээрт маш одоо нийгэм тулгамдаад байгаа асуудлын нэг баггүй. Гэтэл одоо жишээ сэтгэл зүйчдийн орон зайг нэг тийм шашны байгууллага эзлээд байгаа юм шиг ийм нөхцөл байдал үүсэж байгаа шүү дээ. Гэтэл хүмүүс өдөр тутмын амьдралд одоо проблем гэх юм асуудлууд маш их байдаг. Хүний өдөр тутмын амьдралд нервтэх зүйлс маш их гардаг. Гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаа, найз нөхдийн харилцаа бүх зүйл дээр одоо тулгамдсан асуудлуудыг гадагшлуулах тэр нөхцөл байдал аягүй хэрэгтэй болоод байгаа юм. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг мэргэжил нь өөрөө хүний сайн сонсогч авах хэрэгтэй тийм ээ. Тэр хүн хамгийн гол юм нь юу байгаад байгаа юм бэ гэхлээр ярих хэрэгцээ байгаад байгаа. Би их нэртэй ярьж болохгүй нэг зүйл байна. Би найзтай ярьж болохгүй миний дотоод асуудал байна. Би ажлын байран дээр ярьж болохгүй. Нөгөө Монголын нийгэмд хүмүүс ингээд маш их байрагдмал байгаа. Миний дотор байгаа энэ хүн ингээд төвчээтэй байгаад байгаа байхгүй юу? Яа тэгэл олон нийгмийн ямар нэг одоо байр суурь, статусуудаас болоод эсвэл хүмүүсийн нэг юм сөрөг дараалтуудаас болоод таны тэр дотор хүн ингээд нуугтаад байдаг. Одоо хүний сэтгэл санааг суултаа зөвлөж юу нэл ярьдаг шүү дээ. Тэр нөгөө нэг хамгийн тэр одоо гүн хэсэгт буюу хүний ухамсаргүй төвшөнд тэр таны олон жилийн шарах сориг гэх юм үү те сэтгэлийн тэр шархууд ингэж хадгалагддаг. Тэр нь эргээ таныг бүтээж идэг. Таны сүрэг зангаар шиг бүтээж идэг гэдэг юм.
Тэгэхээр нөгөө нэг бэрхшээл нь юу гэхээр хүмүүс манай мэргэжлийг нэгдүгээр өнгөс талаас нь хардаг. Хоёрдугаар би хүнд очиж юугаа ярьдیں۔ Би угаасаа даваад гарна те. Нэг тийм нэг үзэл бодлоос болоод сэтгцэн эрүүл мэнд гэдэг байдал алдагдаад байгаагаас их харамсалтай санагдаад байгаа. Бас нэг талаараа болохоор бид нар яг ингээл сэтгэл зүйч гэдэг байр суурин дээрээс нийгмийг хардаг байхгүй. Гэтэл энэ дотор маш их задаргаа байгаа даа. Ганцхан нэг хүний өдөр тутмын амьдралын тухай бид нэр яриаггүй. Тэгээ ганцхан тэр тал дээр ажилтгүй. Энэ маань болохоор дотроо клиник сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, хүүхдийн сэтгэл судлал, хуулийн сэтгэл судлал гэдээ бас адилхан задраад явдаг. Тэгэнгүүт нийгэмд маш олон нөгөө сөрөг зүйлсээ жишээ нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд бол эмэгтэйчүүд. Энэ хүмүүстэй нэн тэрүүнд сэтгэл зүйчид ажиллах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тэр нөгөө хүний энэ гүнд маш их шарах бий болж байгаа юм. Хүчирхийл ямар ч төрлийн хүчирхийлэл байж болно те. Бие мах бодын сэтгэл санаа байна. Эдийн засгаар богд болох ч юм уу те. Хүчирхийллийн үнцгийн хэлбэрүүд. Энэ хүмүүсийн сэтгэл зүйдээр ажиллаагүйгээс болоод тэр хүний ирээдүйн амьдрал гэдэг юм орхиж байгаа юм. Гэтэл нийгмийн амьдралдаа эргээд орох тэр тасан цогцоо цаг хугацааг тэр хүмүүст олгох хэрэгтэй байдаг. Гэт яг сэтгэл зүйчдийн зүгээс гарвал маш ингээд нөгөө нэг хүнд сэдвүүд энд яригдаж эхэлдэг л дээ. Бүр бага насны 3-4 настай эрэгтэй хөлт хүртэл хүчирхийлэлд өртсөн байдаг тий. Тэгээ энэ маань яагаад сэтгцэн эрүүл мэндийг яриад байгаа гэхээр өдөр тутмын буглагдсан тэр асуудлуудыг эсвэл тэр маш хүнд шархуудыг эмчлэхгүй явсаар байгаад нөгөө сэтгцэн өвчин гэдэг англи руугаа орох шалтгаан болоод байгаа байхгүй. Хамгийн гол зүйл нь тэгэхээр нөгөө сэтгэл зүйн сэтгцэн эрүүл мэндийг нэгт тавих чин зорилго байгаад байна. Тэгээд нийгэмд маш тулгымцсан асуудал гэж үзэж байгаа. За магадгүй нөгөө өөрөө чинь ингээ яг ажиллаж байгаа хавцад жишээлбэл нэг ийм коуч чиглэлээр гэсэн үг шүү дээ тий. Сэтгэл зүй гоо зүйн коуч хийж яхад жишээлбэл нэг ийм ингээ алдаа гардаг та гэдэг байдаг шүү дээ. Бидэрт нэг өдөр тутмын тулгамддаг. Гэхдээ тэрийг ингээд аваад гарцсан дараа бол ингээд шилэлөө би нэрээ тэрийг хийчихгүй явдаа гэж боддог шүү дээ. Тэгвэл магадгүй өөрт чи яг ийм нэг юм тохиолдол гарч ирсэн бол тэрийг бас хаваалцаач. Тэгээ тэрийг нэг яаж даун болсон бэ те? Магадгүй. Миний хувьд яг ерөнхийдөө их ажиг шүү. Тий. Яг нэг суралцж байгаа хавцад л их алдаа гардаг. Яг шилбэл бодит магадгүй нэг хэрвээ өөрөө зөвшөөрвөл те би нэг ийм нэг юу хийж идлээ. Яг заавал нэрийн дурдах шаардлагагүй, заавал тим юм гэж хэлэх шаардлагагүй. Гэхдээ нэг ийм тохиолдол төр жишээлбэл нэг ийм үйлдэл хийсэн чинь энэ коуч ч бас ингээд яг болдгүй юм байлаа шүү. Ер нь энэ дээр анхаармаар юм блэ. Надад нэг ийм тохиолдож ирсэн. Тэгээд одоо л ерөөхдөө эндээсээ би нэг ийм их юм сурсан да гэвэл яг юу болцгоо. Ерөөсөө л юм л та коуч маань өөрөө хин нэгэнд тэр чиглүүлэг зааврыг өгөх гэж байгаа бол яг л ястаас нэгсдээ баг төгсөх хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгэхээр яа болоогүй дутуу хангалтгүй байгаа бол бас энэ салбар руу нэг орох гэдэг шаардлага байхгүй. Тийм яад гэвэл надаас суралцж байгаа хүн том хүлээлттэй байгаа. Тэр том хүлээлтийг алдахгүй байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хариуцлагагүй байх тийм цагаа барихгүй байх, хариуцлагагүй байх, өөртөө анхаарал тавьдаггүй байх, өөрийнхөө амьдралын асуудлыг зэгсэлж амжаагүй байж хин нэгэнд тийм чиглүүлэг заавар өгөхөд бол хэцүү л дээ. Яг тэр талаас л нөгөө нэлээсээ анхаарах хэрэгтэй болт юм аа. Тэгээд яг ийм зүйлийг хийхэд хувийн нөгөө менежмент юм хэрэг цаг төлөвлөлт өөрийнхөө нөгөө хувь болон хувьсгалын амьдралуудаа зохицуулах яг өөр дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө амрах цагийг хүртэл ядаж зохицуулах хэрэгтэй. Тэгвэл ажлын эрч хүч нөгөө нэг айгүйх мууддаг юм байлээ. Нөгөө нэг хэд их бусдын төлөө яваад ирэхээр өөрийгөө жоохон хөнгөх гэдэг. Тэгэхээр тэгээ бас нэг нөгөө байнгын нөгөө хувьсал, байнгын шинжилэл, илүү зүйлийг эрэлхийлж илүү төвшөнд гарах тэр нөгөө нэг зүйлийг гээдүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө нэг зарим нэг алдаа байдаг хгүй. Яг нэг
нэг газартаа л байгаад идэг. Өнөөдөр миний сурсан зүйл хоцрогдох магадлал маш их өндөртэй. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс яг тэр зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Дандаа шинийг ирэл хийлж өөрийнхөө чадварыг ахиулж явах хэрэгтэй. Түрүү нөгөө нэг ярьлаа шүү дээ. Ярианд ч нөгөө баян нөгөө бусдын талаа байгаад хаар ингээд нөгөө өөрийнхөө одоо жишээл ямар нэгэн зүйлийг одоо ингээд алдаж эхэлдэг. Тэгэхээр одоо жишээл нойрч гэдэг юм уу тий. Тэгэхээр одоо яг нөгөө нэг өөрт чи яг ямар тийм одоо нөгөө нэг тохиолдол өөрт чинь гарч иваа тэрийг юу яаж даун тулаад би нэр ингэж байгаа юм биш үү гэдээ одоо тэрийг хүн өөрөө ухамсарлана гэдэг чинь бас нэг тавраас тэр хүнд чи өөрт нь айгуу тийм чадвар суугаад шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо хэрвээ нэг хуваалцвал яаж мэдсэн. За надад нэгтэл нойр яг нэг орой онтохолохоор за тэрийг яах вэ энийг яах вэ тэр маань нэгтгцэндээ энэ маань нэг ингэцэндээ гэл маш асрах бодол байгаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр бодолтой дарагдаад унтах цаг маань хоошлогдоод тэр нойр гүйдэлд орох тэр нөгөө нэг нөхцөл маань бий болоод буцаад эрүүл мэндийн дээрээ ингээд тохироод адаглаа дайрс хүртэл өнгө алдахаас эхлээд бас яг тиймэрхүү юм гардаг юм л. Тэгээ надад хэд зав миний хувийн нөгөө өөртөө зарцуулах чөлөө цаг гэдэг чинь чөлөө цаг хэд ингээд баг олдоод ирэхээр бас нэг юм жоох стресстэй нөхцөл бас бий болно. Тэгэхээр нөгөө стресс менежмент айгүй чухал. Тэгээд нойрны бас нөгөө зохицуулалт маш их чухал. Тэгээ яг ингээд бодоод үзэхээр болохоор гол нөлөөлөд байгаа юм юу гэхээр бодол санаагаал зэгцлэх хэрэгтэй л болсон юм. Болтгийн байлээ л дээ. Тийм стресс менежмент одоо нойр гүйдлээс сэргийлэхэд жишээ нойр хүргэх тийм хандтай цай уух. Тэгээд маш гоё намуухан тийм усны урсгалын чимээжмэнт тийм relaxing music сонсох гэдэг ч юм уу юм жижиг аргуудыг бол би ашигладаг. Тийм. Тэгээд тэр аргуудаа ашиглаад бас хөөрхөн нөлөөлдөг л дөө. Би нөгөө нэг юу яагаад вэ? Саяны нөгөө нэг ярьсан юм дээр стресс гэдэг юм жишээлбэл нөгөө стресс бол одоо нөгөө булчин чангарах гэдэг байна шүү дээ. Тэр юу нүн юм уу? Яг нэг маш олон стрессийн ойлголтууд бол олон талын ойлголтууд байхгүй. Жишээ нь яг стресс маань өөрөө бол хүнд хэрэггүй зүйл огтхонч биш. Яагаад тэгэхээр яагаад хэрэгтэй вэ гэхлээр стресс гэдэг одоо үндсэн зүйл нь энгийн утгаар тайлбарлахад бидний өөрсдийгөө хамгаалах тэр процесс аахгүй. Жишээ нь нөгөө араатай амьтан биднэр рүү дайрахад маш хурдан тэр байдлаас гарч өөрийгөө хамгаалахын тулд стрессийн даавар одоо ялгардаг гэсэн үг юм бол. Тэгэхээр нөгөө харааны түвшин, сасгалын түвшин ингээд илүү нөгөө нэг өндөр түвшинд ажиллаж эхэлдэг. Ганцхан нөгөө сэтгэн бодох чадвар гэх юм уу тэр анхаарлыг сайн төвлөрүүлэх гэдэг юу алдагдах гэдэг. Кортизол гэдэг юм бодсон таавны хялгардаг гэсэн тийм. Яс нөгөө сонсч ирсэн л та. Тэгээд нөгөө стресс нөгөө менежмент гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг стрессийг яаж даван туулах юм? Стрессээс яаж ангижрах юм гэдэг нөгөө аргачлалууд хэрэг болдог. Хамгийн нэгдүгээр тавьдаг аргачлал мэдээж нөгөө зөв амьсгалын хувьар хамраараа гүнзгий амьсгаа аваад амаараа гаргана гэсэн үг. Тэгээ яг нөгөө хирлийн амьсгал гэж ярьдэн штэ. Тэр зөв амьсгалын хувьар маань өөрөө хүний одоо нөгөө уушиг бүрэн амьсгалаар дүүргээд эргээд тархины үйл ажиллагааг сайжруулж эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тайвшраад тэгээд эргээд тарих маань нөгөө зөв талаас нь бодож боловсруулж эхэлдэг. За мэрэгчлэрээ ер нь ажиллаж байх үеийн те одоо амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага бол та яг юу хуваалцах вэ? Ийм одоо нэг гоё амжилттай зүйл болж иж билээ гэдэг үл. Айгу олон мэрэгчлэлтэй байгаад идэг яг алуугаар нөө. Алуугаар нь ч гэсэн яхаа одоо нэг сэтгэлд чи яг ингээд юм тод үлдсэн. За энэ ингээ айгу гоё байсан даа гэц те. Би эмэгтэйчүүдтэй ажиллах их дуртай. Тэгээ оюутан байх хугацаанд ч тэр оюутны клуб ажиллуулад нийт одоо эмэгтэй оюутнуудтай голцоо ажилладаг л да. Тэгээ тэр хүмүүстэй алхаа гişгээ өндөр өсгий дээр яаж зүү алах вэ? Эмэгтэй хүн бие яаж зүү авч явах вэ? Болцооны үеийн тактик юу авах вэ гэдэг ч юм уу те. Хүний амьдралд хэрэгтэй юм жижиг. Тэгээ эмэгтэй хүн байх тэр гол үнцэн гэдэг ч юм уу яг эмэгтэй хүмүүст хандсан тийм зүйлсийг хийх дуртай болохоор яг хийж исэн. Тэгээ үр дүн нь маш сайн, маш гоё гарсан. Тэгээ нөгөө тэр дотоод уур амьсгал их гоё эрэг байдаг юм байл л дээ. Тэгээд нөгөө нэг эмэгтэй хүний нөгөө баярлж байгаа сэтгэлээ илэрхийлж байгаа тэр сэтгэл хөдлөл нь маш ил тод байдаг аахгүй юу. Тэгээд тэрийг хараад маш их кайфэг авдаг гэх юм уу. Эмэгтэй нэг жоох үсээд янзлал, жоох ороогоол дэсэл, жоохон тайрал өөртөө өөртөө тэгэл
жоохон ингээд шопинг хийгээл жоохон гоо сайхны юмд ороод ирэхээр бүр нүтэн сэргээл тэгэл инээд нойртол айгуу гоё юу их уу яах вэ за стандараа гэх тийм цоглож хаваад болчдаг. Тэрэг тэр нөө өөртөө ихтэй байгаа тэр итгэлээ олцсон байгаа хүнийг харах их гоё мэдрэмж төртэй юм лээ. Яг тийм чиглэлээр нөгөө нэг тийм сайн үссэн аян бол хийдэг. Харин тийм нөгөө нэг манай нэг эмэгтэй нэсэр бас хэлжсэн нөгөө нэг нэс нэг нөгөө маникюрт педикюрт ингээл араа явж байгаа ингээл тэгэл ингээл хомсуусаа янзлаач нэх гоё болол сэтгэл санаа өөдрөг болол ингээл ажил мэжлэг бүр ингээл алын хитээ гэл барыг болдог гэдэг чийсэн байхгүй юу. Тэгэхээр яг сая нөгөө нэг номоныг хэлсэн тэр гоё туршлага бол тий. Үнэхээр яг эмэгтэйчүүд байдсан билээ шүү. Би сонссон гэх. За өстөж мэдж байгаа дөө гэж. Тэгээд та ер нь карьераа хэрхэн төлөвлөсөн бэ? Ер нь төлөвлөдөг үү? Хэрэг төлөвлөдөг бол одоо хэдэн жилээр төлөвлөдөг вэ? За би бол тийм өөрөө хувь хүн нь айх тэр тийм нарийн нэгт ч юм уу те юмд баригдсан байдал жоохон дургуултэй. Тэгээд яа гэвэл би айгуу гоё тийм сэтгэл ханамжаа аваад явахыг хүсдэг. Бага ахт бол бүр сонир хүсдэг байсан байхгүй юу. Бараа ингээл нэг юм өөрийн гэсэн чадвартай тэр чадвараараа би хоолоо байраа олоод явчих чадaltaй тий. Тэгэл орсон орлогоо бараа ингээл хүснээрээ өрөөлтэй би хэн болж үзмээр би хаана юу хийж явмаар бүр ингээл дураараа яваа заримдаа бүх зүйлийг орхиол аялал гараад явчих юм тий. Нэг тийм чөлөөтэй амьдралыг амар хүсдэг юм байхгүй юу. Тэгээ яг би нөгөө хитийн зорилго айгуу том тавьдаг. Маш том. Тэгэд яад бол би зөвхөн өнөөдөр энд Монголд яг энэ Улаанбаатар хотод насан турштай амьдрахгүй байхгүй. Бас дэлхийн ертөнцтэй хорвоо ертөнц ямар ууж юм бэ? Хийх зүйлс ямар их юм бэ? Яг нэг тийм өнцгөр юмыг хардаг болохоор яг асын зорилгоо их томор тавьдаг. Би тийм хүн болно гэсэн. Тэгээд ойрын нөгөө 1-2 жилээрээ бол төлөвлөлдөг. Яг тэр нэг хит би бол ялангуяа цагийн наривчлал байдаг штэ. Яг 7 хоногийн тэд өдөр тийм юм хийн. Я идэх өдрийн энэ цагт ингэн тэр цагт энэ цагт ингэн гэж бүр барал би өглөө босоод 0-д тэтгэн минутанд орно гэх нэг зарим хүмүүсийг тийм төлөвлөлт хийдэг байхгүй. Тэр надад амар онцгой санагддаг. Яг тэгвэл би өөрийгөө давхар дарамтанд оруулж болохгүй. Ямар нэг зүйлд хүрэхийн тулд тэрнээс илүү яг нөгөө уулзалттай бол уулзалттай тий ажилтай бол ажилтай тэр гол төлөвлөлт түүдээ хийжээд амьдралд ямар ч гинтийн зүйл орж ирэх болохоор ер нь тэгжэл явдаг да. Ер нь одоо жишээл ингэдэж нэг карьер төлөвлөлт гэдэг юм үсттэй нэг юм түгээмэл ойлголт байдаг. Жишээлбэл одоо баг цалингаас арай их цалин дахиах ч гэдэг юм уу те нэг альбом баг альбом шалаас арай өндөр альбом шалт очих. Эсвэл одоо ингээд дотоодын байгууллагад ажиллажсэн гадаадын байгууллагад ажиллах. Эсвэл бүр нэг юм улс орнд дамсан байдлаар ажиллах нь бол карьер төлөвлөлт юм аа гэд тэ. Тэгвэл өөрийн чинь хувьд ер нь карьер төлөвлөлт гэдэг нь юу вэ? Юу гэж ойлгодог вэ? Арай өөр ойлголт юм байна. Миний хувьд бол нэг хүнд ч гэсэн би болон тэр хүн зориулж хийж байгаа зүйл маань үн цэнтэй байвал тэр миний хувьд яг карьер болчдөг байхгүй. Тэгээ юу гэсэн үг вэ гэхлээр би заавал нэг тийм мундаг дарга болох тий одоо түрүүний таны хэлсэн нэг тийм баригдмал зүйл ч юм уу тийм байхаасаа илүү яг ч юмс нөхөй хүний онцлогоос гадна мэрэгжлийн онцлогоос аж болт юм уу нэг хүмүүстэй харилцдаг хүнд нэг талаараа үйлчлдэг хүн байхгүй. Тэгэхээр карьер гэдэг маань миний карьер төлөвлөлт маань болохоор үн цэнтэй зүйлийг л зорддог бүтээдэг тий тэгээд юу гэмдэ нэг тийм тодорхой хүрээлэлтэй чаддаг зүйлээ яг бүр 100% тултал нь амжилт гаргах. Яг тиймэрхүү сонирхол илүү өндөр байгаа нэг карьер төлөвлөлтийн хувьд. Тэгээд би заавал улс даамнууд ямар нэг том байгууллагад орох шаардлага байхгүй тий. Эсвэл би заавал ингээд олонний танил алдартай хэн нэгэн болж ийж тэр миний карьер амар өндөр өсөлттэй явж ин гэж бол би үзэхгүй. Харин яг хүрэх ёстой тэр одоо нөгөө нэг зоонд хүрч чадчихвэл тэр хүрэх ёстой хүмүүстэй миний хийж байгаа зүйл маань 100% биелэж чадчихвэл тэр бол маш том амжилттай байх. Манай нөгөө өмнөх дугааруудад ингээд зочид маань ороход ингээд нөгөө карьер төлөвлөлт юмуд ингээд яг түрүүний одоо жишээл яг асуусан асуултын дагуу ингууд жишээл айгу өөрөөр хариулсан л да.
өөрөө ч өвч гэсэн яг тэгж байна. Тэгээд нөгөө эмчнэрийн хувьд ялангуяа би их өөрөөр боддог гэсэн юм лээ. Нөгөө албан тушаал ахих нь бол одоо карьер төлөвлөлт юм байна гэсэн чинь эсрэгээрээ мэрэгчлэрээ бүр ингээ нарийн мэрэгших нь өөрөө карьер төлөвлөлт гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө ийм өөр ойлголтууд явдаг нь сонирхолтой юм лээ. Тэгэхээр нөгөө энэ карьер төлөвлөлт гэж юу вэ гэдэг талаар магадгүй одоо коуч талдаа хэрэг ажиллах гэж байгаа бол бас ийм ойлголтыг бас олоод авбал тий санаж хахад бас илүүдэхгүй юм байна шүү. За ер нь өөрийнхөө нөгөө нэг ажлын гараа хаанаас анх эхэлчихив яг юу хийж эхлээд одоо өнөөгийн тий энэ сэтгэл зүй гоо зүйн коуч болвоо тий тэрийг бас олцооч. Энийг яриханд бол нэг юу гэлээ өрнөл хэрэгтэй болчиход байл л да өмтгөл юм уу. Одоо хүүхэд байхаасаа өрөөцөн өрөөдөл юу нь биелүүлсэн. Би модель өгсөж ирсэн. Миний яг ихний гараа модельос эхэлсэн. 13 настайдаа бол яг тийм сургалтанд сууж эхэлж байсан. 16 настайгаас эхлээд ажиллаж эхэлж байсан. Тэг яг 16-аас эхлээ нөө моделийн одоо бүх үндсэн ойлголт маш их техник, маш их ур чадвар шаарддаг. Хувь хүн хөгжил талаасаа ч гэсэн тэр болгоно өөртөө суулгаад моделийн агентлаг юу модес эйженси гэж агентлаг байдаг. Тэр агентлагт хариалагдаж одоо ч гэсэн явдаг. Тэгээд нөгөө анхныхан томны промошн ажлээс байгууллагуудад одоо үндэсний стандарт хувцас өмсөд одоо ухталт эсвэл өдөлт хийдэг эсвэл маш гоё нэмсэглээ зогсож идэг нэг тиймэрхүү ажил та. Яг тийм ажил тэгээд цалин маань бол тэгэл нэг 20,000 30,000 зарим тохиолдолд 100,000 ч тийм промошн анхлан нөгөө бид нар чинь карьер эхлүүлж байгаа учраас бараг л үнгүүч байсан хамаагүй би тэр ажиллаад хийж болох гоё мэдрэмж төрдөг байхгүй. Тэр нь яг тэгж эхэлж байсан. Тэгээд дараад нь болохоор нөгөө мейкап артистаар сурсан. Мейкап артистаар сурж байхдаа би яг нөгөө анхны цалингаараа сурлаа. 3 сар дадлагаар ажиллаа. Тэгээд өөр салоныг ингээ юу ч мэдгүй жоохоо охин шууд би салон ажиллал ингээ гарч ирээ ажиллаад эхэлсэн байхгүй юу. Тэгээд айгүй хөвчлөлтэй байсан л да. Юу ч мэдгүй мөртлөө. Гэтэ тэр нөгөө деталь болгоноос л юм сурт юм шиг санагдсан. Тэгээд яг анхны одоо орлого гэжтэй цалин гэхээсээ л анхны орлогоороо би өөрийнхөө 2 жил мөрөөдж исэн өндөр өсгөлийг авч ирсэн. Тэр өндөр өсгөлд маань 300 хэдэн мянга гэжсэн юм а тохойд. Тэгээд одоо болтол надад яг тэр цоо шинээрээ авч ийснаар байгаа. Би маш их зүйлд өмсдөн тэр өндөр өсгөд намайг маш их зүйлд надтай хамт явсан. Миний хөлөнд ингээ бараг 4-5 жил ингэж хамт явсан. Надад айгүй хүн цэнтэй санагддаг. Тэгээд бүр нисгэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг юм билээ. Би өөрийнхөө хөдөлмөрөөр ээж аваасаа биш тэ өөрийнхөө хөдөлмөрөөр авсан тэр миний хамгийн их мөрөөдж исэн тийм хайртай өндөр өсгөд. Тэгээ ингээд бодохоор одоо ч гэсэн надад амар гоё мэдрэмж төрж яг тохоо юм мэдрэмж шиг. За тэгээд нөгөө нэг юу модель ажгаад тэнгуүтэй мейкап артист болоод тэгээд цаашаа наа явуулсан бай. Сэтгэл судлаараа суралцаа. Тэгээд сэтгэл судлал чиглэлээр юу нэжсэн юм? Сэтгэл зүйч болоход маш их юм. Одоо нэгсэндээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд танд ирэх хэрэгтэй байхгүй юу? Та тэр зөвлөгөө өгөх хэмжээнд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Миний хувьд болохоор сэтгэл зүйн зөвлөгөө өгдөггүй одоогийн байдлаар. Харин коучтайгаа бол энэ мэргэжлээ холбож болгоод байгаа байхгүй. Жишээ нь би таны одоо хувь хүний зан арашин тэ темпераментийг тодорхойлоод тэрнтэй чинь тохирсон хувцас өнгөний зохицол юу гэж болох вэ? Ингэж холбож одоо л ажиллаж байгаа. Тэгээд жишээ нь одоо ингээ маш их зүйл төр бол холбогддог айгүй гоё. Харилцааны урам чадвар тэ харилцааны сэтгэл судлал гэдэг үндсэн ойлголтыг би бас одоо нөгөө нэг харилцагчтай өгч болж байгаа юм. Жишээ нь хин нэгнтэй ажиллаар бизнесийн уулзалт хийхээр болвол эхлээд тэр хүний нүдрөө нь харчих гэдэг ч юм уу. Тэрнээсээ эхэлдэг байхгүй. Тэр хүн юу өмссөн байна, юу зөөсөн байна, тэр хүн биеэ яаж авч явж байна. Тэр хүний ингээд одоо body language нь юу вэ? Тэрийг уншаад тодорхой хэмжээнд та өөрийнхөө харилцах тактикийг боловсруулах тэр нэрийн гой мэдээллүүдийг ч юм уу те. Эм одоо нөгөө мэдлэг талаас нь бол өгөх тийм холболтын ажил хийж л явж байна.
За тэгэхээр ингээд энэ иймэрхүү одоо нэг замыг туулж иж коуч болсон байх нь шүү. Сонсогч нараа. За тэгвэл одоо магадгүй нөгөө нэг энэ чиглэлээр буюу одоо коуч болох гээд те өөрийгөө ингээд бэлтгэж байгаа, магадгүй сурж байгаа ийм залуучууд байвал эсвэл одоо яг энэ чиглэл рүү ордог ч юм билүү дээ гэдэг ингээд явж байгаа залуучууд байвал тэдэрт хандаж та юу нэг ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ дээр анхааруул гэдэг те. Энэ коуч гэдэг ойлголт маань харьцангуй Монголд шинэ ойлголт л доо. Ер нь бол тэгээд би ч гэсэн өөрөө бас л суралцаал явж байгаа. Ер нь бол би нэг амар төгс алдсан тий. Яг дэлхийн стандарт байх жишгийн хүн гэж өөрийгөө одоо бол би хүн бүх зүйлд өөрийгөө 2 номер тооцож явах хэрэгтэй. Бүх зүйл би болоогүй байна, би дутуу байна, би ханаагүй байна. Илүү хиймэд хэвээр илүү сайжрах хэрэгтэй гэсэн л хандлага их чухал болчиход байна л да. Тэгвэл одоо шилжүүлээ энэ чиглэлээр ажиллах гэж байгаа бол ер нь за нэг иймэрхүү юмнаас ихлүү зүгээр идэв шүү. Анхнаасаа л ер нь энийгээ баягуу сайн бодож байгаа хэрэгтэй гэвэл яг юу гэл зөвлөж хэлэх вэ? Түрүүн мөр хэлсэн баха. Харилцааны уран чадвар нэгт байх хэрэгтэй. Тэгээ чигээ гол тодорхойлох хэрэгтэй. Ямар чиглэлийн коуч болох гэдэг гэдэг хэвгүй. Тэнгуудлаа тэр одоо чиглэлийн коуч болохын тулд надад ямар чадварууд, ямар мэргэжлүүд, яг ямар мэргэжил хэрэгтэй юм бэ? Тэгээ ямар скиллүүд байх хэрэгтэй. Тэр болгоны нөгөө нарийн гаргаад тэрний хараас дараатай л явах хэрэгтэй. Түрүү нөгөө нэг сайн дурын ажил хийдэг гэсэн тий. Тэгэхээр нөгөө нэг яагаад ер нь сайн дурын ажил та хийд юм бэ? Ер нь амьдралд чи яагаад тэр чухал гэдэг? Өргөн хүрээ хамарсан сайн дурын ажил бол би арай хийдгүү л дээ. Гэхдээ нөгөө нэг за ихтэй л минийх ер нь 20 хүндэл байсан. Тэгээ бас их дэлгэх дурггүй гэдэг ч юм уу. Яг тэгэл би заавал өөрөө рекламд хаалгагүй тийм ээ. Би туслах хүрээндээ туслаад явж болно. Гэтэ сайн дурын ажил гэхээр ихэнх хүмүүс нөгөө ингээд одоо амжиргааны түвшнээс доогуур одоо нөгөө боломжгүй хэцүү амьдралтай хүмүүс нэг гурал бодоо авч өгөх нэг тавилга хийж өгөх гэр авч өгөх нэг ийм ажлууд хийгээд байдаг шүү дээ тий. Би энэний маш эсрэг талд нь байдаг юм байхгүй. Энэ бол гурал бодоо л идээл өнгөрөх юм. Тэ орон байшин савал идлээл дуусах зүйл байхгүй. Гэтэл тэр хүний оюун санаанд тэр хүний дотоод тэр гоо сайхан тэр өөрийнх нь дотоод ертөнц рүү чиглэсэн сайн дурын ажил хийх юм бол насан турш яах. Тэгж бодоод миний хийдэг зүйл бол зүгээр бараг нэг хүнтэй зөрөгтэй нэг мэдээлэл өгчих хүсдэг. Тэгээд яг эмгтэй хүмүүстэйгээ ажиллах бүр чин хүсэлтэй, бүр дэндүү чин хүсэлтэй. Би эмгтэй хүмүүсийн сайхан байгаасаа гэхээсээ гадна одоо нөгөө нэг гэр бүл төлөвлөлт. Тэгээ нөгөө хүүхдтэйгээ харьцах харилцаа, эр нөхөртэй харьцах харилцаа гэх гэр бүл төлөвлөлт дотор айгүй юм байгаа шүү дээ. Нөгөө яг энэ нөгөө эмгтэй хүний дээр дотор байх чанар юу юм бэ гэдэг зүйлийг ойлгосоо гэж айгүй хүсдэг аахгүй юу? Яг тийм чиглэлээр ингэж юу нь бол яг би голцоо нөгөө 10 жилийн хүүхдүүд эсвэл их сургуулийн охтод тийм хүмүүстэй бол яг сайн дуурийнхаа ажлыг хийж явдаг. Ямар ч үн төлбөргүйгээр нүрийг нь гоё өөрөө яаж гоё бодох вэ гэдэг зүйл заагаад өгчдөг. Ямар ч үн төлбөргүйгээр гэсэн үгтэй сайн дуурийн ажил чинь би ямар ч хүснэ хэрэггүй зүгээр л нэстгэлээс гарч байгаа. Одоо өнөөдөр миний одоо энэ коуч гэдэг чиглэлээр хийгээд тэр бүх зүйлийг ер нь бол нэг тодорхой хэмжээнд тэр хүмүүст өгдөг. Тэгээд ирэхээр одоо нэг ч ихсэн эмэгтэй өөртөө ихтэй гутамжаар алхаж ивэл тэр айгүй гоё юм байна. Нэг ч ихсэн эмэгтэй өнөөдөр эцэггүй хөхөд тэрээд суухгүй байвал тэр хамгийн гоё зүйл гэж боддог. Гэтэ нэг талаараа би бол эрэгтэй хүмүүст бүр өөхийг хүсдэг. Яагаад гэвэл эмэгтэй хүн өөрөө айл гэрийг эр нөхрөө залж чиглүүлж явдаг хүн учраас тэр эмэгтэй хүний дотоод боловсрол гоо сайхан мэдрэмжинд яалтчгүй анхаарах хэрэгтэй. Монголын нийгэмд гэр бүл салт тэр байгаа илээ тийм ээ. Зя ингээд ерөнхийн нэг асуулт маань дуусж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор би нэг зочдоос мартагдсан Монгол үг гэдэг асуух тууштай. Тэр маань болохоор яг мартагдсан гэхээс илүүтэйгээр бид нар ингээд нэг юм эмээ өвөө хуучин одоо ингээд ээж аваасаа нэг юм
бидний ингэж загнаж зэмлэх тийм ээ маань жишээлбэл айгуу тийм юм ухаарл хайрлсан байдлаар илүү хилдэг байсан тийм. Тэгвэл магадгүй одоо таны ингэ сэтгэл зүрхэнд чинь үлдсэн тийм мартагдсан гэхээр үг байвал тэрийг хуваалцаач. Тэр үг маань яг өөрт чинь яг ямар утга учиртай юу гэж яг нэг тэр үгээ бас ойлгодог вэ? Тэр үгнээсээ хуваалцаач. Мартагдсан монгол үг ээ. Хүндлэл гэдэг нөгөө нэг ахаа алт хүндэл дүүгээ дэлгэм хүндэл гэдэг энэ үг бас их ойрхон тусч байна. Яагаад гэвэл одоо ч бас нэг тийм надаас дүү гэхээр тэр хүнийг ингээд жоохон хүндэлгүй. Чи жоохон хүүхдээ жиж тэгээ босооч гээл настангууд автуусан сууж хатаа ингээд босгодог шигтэй ингээд нэг юм юмнууд гэтэл бүгд л хүмүүстэй тэр хүүхэд ядарч байгаа ч үж болно. Маш их ачаалтай. Оройн цагаар ажил хийгээд өдрийн цагаар сургуультаа явдаг ч үж болно гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг ах нь ах шиг дүүн дүү шиг байх. Тэг яг тэр үг бас айгууд ойрхон сон гинт орж ирлээ л дээ. Тэгээд нөгөө нэг одоо нэг генерашнгууд байгаа штэ тий нөгөө нэг үе үеилүүгээ дайраад байх шаардлагагүй тий танаа үеийнхэн манай үеийнхэн тийм наачаста нэрэ буруу эн чин буруу биш айл нь дүүгээсээ ч сурах юм байдаг ахаасаа ч сурах юм байдаг тий ингээд амар гоё нийлээд нэг тийм гоё нийгмийг бүтээгээсэй гэж хүсэж байна. Зя ингээд нэрээ номоо маань нөгөө нэг аль генерашнийх нь лээ? Z лээ. Z-тэй. Ингэжсэн нөгөө нэг манай нөгөө нэг өмнөх подкаст оролцож ирсэн зочдоос болохоор ингээд одоо яг тэр Z генерашнийх их асуудаг байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд их сонирн байдаг мэддэг гэж ярьдаг байхгүй юу? Тэнгүүд яг миний хувьд бол нөгөө нэг төрөний өөрөө шийлж байгаа санаатай санал нэг байдаг. Нөгөө үе үед буруу өгөх шаардлага байхгүй. Онцлогтой байгаа. Харин тэр онцлогт нь бид нар яаж хамтарч орж болох вэ гэдэг талаас илүү нөгөө нэг яагаад тэр хүмүүс тэгж олоод байгаа гэдгийг нь илүү ойлгох нь аюул чухал гэж боддог байхгүй. Тэгэхээр магадгүй одоо нэг подкастын маань зарим нь болохоор жишээлбэл арай ингээд юм өөр ингээд насныхан сонсдог учраас магадгүй Z одоо нөгөө генерашн бас нэг ийм онцлогтой шүү гэвэл ингээд юу хэлэх вэ? Өөрөө чи үстэй. Бидний хувьд болохоор одоо нөгөө нэг маш их амбицтай байдаг гэж би бол боддتي. Маш нөгөө бидний одоо генерашн чинь мэдээж урт нь стандарт уртаас урт харгуй зам биш үү тий. Тэгэхээр нөгөө бидний сэтгэж байгаа байдал одоо мэдээлэл авах их сурвалжууд маш нөгөө нэг гой түгээмэл болсон тий. Тэгээ орчин цаг үетэй хөл нийцэж алхах. Тэр нэг гол онцлог нь бол зүгээр маш гой сэтгэлгээний цаараа байгаа даа байхгүй юу. Нэг сул тал нь магадгүй хит нөгөө би гэсэн тийм төвтэй болох. Зарим хүмүүс маш барыг тийм бочих юм хит би гэсэн тийм зүйлс суудсан хүүхдүүдтэй байдаг. За магадгүй тэгвэл одоо нөгөө нэг яг би нөгөө нэг ингээд өмнөх нөгөө подкастуудын базаал энэ дээр давхраас нэг боломж олцсон дээр нь номоноос асуугаад авъя гэж тань л да. Одоо жишээлбэл яг ингээд Z үеийнхэнтэй ажиллахад те магадгүй ямар байдлаар ажиллавал тэд нар жишээлбэл те ингээд яг хамтарч ажиллахад ингээд бүрэн дүрэн өөрийгөө те дайчлах боломжтой юу? Яаж ажиллах хэрэгтэй гэдгийг те Z үеийнхэнтэй. Ерөнхийдөө бол Z үеийнхэнтэй нөгөө нэг илүүгээ нээлттэй байх хэрэгтэй л дээ. Нээлттэй дээрэс нь өөрийнх нь дотоод хүсэж байгаа зүйлийг жоохон сонсож өгөх хэрэгтэй. Зүгээр чи ингэтийг те уусаа ингэх ёстой байдгийг ингээд тушаангуу өнгөөр харьцахад бол амар дургу. Би ер нь хараад их ёстой гэсэн тийм нөгөө нэг хандлага айгүйх байдаг аахгүй. Ногоо сонсдог те тодорхой хэмжээнд бодол санааг ингээд мэдрэх хэрэгтэй л болчихж байгаа юм л та. Тэгээд ерөөхдөө бас Z үеийнхэн маань өөрсдөө ч ихсэндээ харьцангуй их гоё соёлтой. Шавуудахтаач соёлтой байж бас айгуу гоё ингээд сураад байхгүй. Бид нар хэрвээ өөрсдөө сайн байх юм бол нийгэм маань цэвэрших боломжтой гэж би боддоггүй. Маш гоё цэвэрлэгдэж өгөх. Ууж идэх соёл байд юм уу? Найз төгтөө хүрээлэл соёл, өөрийгөө тэр хөгжүүлэх ингээд хүсэл эрмэлзэл гэдэг ч юм уу. Тийм маш гоё амбиц ихтэй учраас бидний одоо сэтгэл эдгэлээ бидний сэтгэлгээг бидний тэр төсөөллийн тэр гоё бий болох гэдэг одоо юу гэдэг юу ч гэж болно те ямар чиглэлээр хамтж иж байгааг бол би мэдэхгүй штэ тэрийг гоё ингээд ашиглаач хараач дэмжээч
жоохон дэмжээд л өгөх юм бол бид нарт нэрээ маш их чин зориг, маш их хүсэл, маш их ирчүүж байгаа шүү гэж бас хэлмээр байна. За ингээд маш их баярлалаа. Зит одоо генерашн хэлээ тий. Маш сайхан одоо нэг онцлогуудыг бас ингээд ярилцлаа. Ингээд өнөөдрийн дугаарт маань Steford Corp Coach Institute-ийн сэтгэл зүйн гоо зүйн коуч намаа оролцлоо. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа.